Эрүүл байна уу? Эм цамьяа байна. Тэгэхээр энэ удаа цээжний өвдөлтийн талаар та бүхэндээ тайлбарлаж өгье. Цээжний өвдөлтийг бүрдүүлдэг 3 том хэсэг байдаг. Нэгдүгürt бол яг зүрхний эмгэг бүтэц үйл ажиллагаа алдагдсантай холбоотойгоор зүрхний өвдөлт буюу цээжний зүүн хэсгээр өвддөг. Хоёрдугаарт нь болохоор уушгины эмгэгийн улмаас цээжний зүүн хэсгээр өвдөж болно. Гуравдугаарт нь бол цээжний хинхэрцэх буюу тэнд бүрдүүлдэг хавирах, зөөлөд, мэдрэл, хүндлэл судал булчинтай холбоотойгоор өвдөлт үүсч байдаг. Тэгэхээр зүрхний өвдөлт бол ихэвчлэн амьсгал бачуурдаг, зүрх их тогтворгүй болж даралт хэлбэлцдэг, зүрхний цогцолтын тоо хэлбэлцдэг, өвдөлт бол 100 гарлуу дамждаг, их өвдөлтийн хүч бол ихтэй байдаг. Уушгины эмгэгийн хувьд бол ихэвчлэн амьсгаадах, хань айлгах, цэр гарах, халуурах юм уу, уушгины хатгалгаа, уушгины эмгэгтэй холбоотой байдаг учраас тухайн хэсэгт бол өвдөлт үүсч байдаг. Цээжний хинхэрцгийн гаралтай ялангуяа хавирганы завсралын мэдрэл цочрох, зүүлэдийн эмтэлтэй холбоотой өвдөлт бол ихэвчлэн хүний цээжний хинхэрцгээ хөдөлгөх юм уу, хөдөлгөөнтэй холбоотойгоор тухайн өвдөлт ихсэж багасч байдаг. Байралтай холбоотойгоор тухайн өвдөлт ихсэж багасч байдаг. Тийм учраас эдгээр өвдөлтийг ялгаж, ялангуяа зүрхний өвдөлт бол эмчид үзүүлж зөвлөгөө авах